Өнөөдрийн хичээлээр бид Adverb. Adjective collocations. буюу дайвар үг болон тэмдэг нэрийн хослолуудыг судална. Энэ нь таны IELTS ein lexical resource. шалгуурыг дээшлүүлж санаагаа илүү нарийн үнэмшилтэй илэрхийлэхэд туслана. Adverb. Adjective collocations. Гэдэг нь англи хэлэнд дайвар үг нь тэмдэг нэрийн утгыг улам тодтогч илүү хүчтэй эсвэл нарийн ялгаатай болгодог тогтсон хослолууд юм. Жишээлбэл Likely. гэдэг үгийг Highly likely. болгож утгыг нь улам тодтогдог. IELTS. Энэ нь таны Lexical resource. болон хэлний нарийн ялгааг ойлгож буйг харуулж Band. 8.1 оноо авахд чухал нөлөөтэй. Эхний жишээ бол Highly likely. энэ нь ихээхэн магадлалтай гэсэн утгатай. Жишээ нь It's highly likely that the project will be completed on time. дараагийнх нь Deeply concerned. гүний санаа зовсон гэсэн утгатай. Жишээ нь The government is deeply concerned about the rising unemployment rate. мөн Fully aware. буюу бүрэн мэдэж байгаа гэж хэлж болно. Жишээ нь I am fully aware of the challenges we face. Band. 6.1 түвшний хариулт нь I am concerned about the environment. энэ нь зөв хэдий жүгийн сонголт энгийн байна. Харин Band. 8.1 хариултад I am deeply concerned about the profound impact of climate change on our planet. гэж хэлснээр Deeply. болон Profound. гэх мэт үгсийг ашиглан санаагаа илүү хүчтэй нарийн илэрхийлсэн нь Lexical resource. шалгуурыг өндөр түвшинд хангаж байна. Энэхүү бүтцэн Adverb. Intensifier. Adjective. гэсэн томьёотой. Энэ нь тэмдэг нэрийн утгыг хэр хэмжээнд ямар түвшинд байгааг тодтогох үүрэгтэй. Жишээлбэл The decision was completely unexpected. болон She is utterly devastated by the news. гэх мэт. Зөв ашиглавал энэ нь таны Grammatical range and accuracy. шалгуурыг дээшлүүлж илүү нарийн найруулгатай өгүүлбэр бүтээх боломжийг олгоно. Энэ ярианд бид Adverb. Adjective collocations IIG. хэрхэн амьдрал дээр ашиглаж болохыг харна. Эхний ярианд I'm genuinely surprised by the recent developments in the economy. дараа нь Deeply concerned. болон Increasingly difficult. гэсэн хэлхүүд орж байна. Мөн Fully aware. болон Highly complex. гэж хэрэглэгдсэн байгааг анзаараарай. Дасгал ажил хийцгээе. The new policy is beneficial for the local community. Гэсэн өгүүлбэрт аль дайвар үг тохирох вэ? Зөв хариулт бол Highly. юм. Highly beneficial. Гэд нь маш их ашиг тустай гэсэн утгыг илэрхийлдэг. Deeply. Энэ сэтгэл хөдлөл эсвэл сөрөг утгатай хосолдог. Fully. Энэ бүрэн дүүрэн гэсэн утгатай. Utterly. Энэ ихэвчлэн сөрөг утгатай хосолдог тул Highly. энэ хамгийн оновчтой сонголт юм. Adverb. Adjective collocations IG. Зөв ашиглах нь таны IELTS ein lexical resource. шалгуурыг дээшлүүлж илэрхийлэх чадварыг тань сайжруулна. Эдгээр хослуудыг байнга ашиглаж өөрийн үгийн сандаа нэмээрэй. Баяртай.